онкологийн нэгс таны хас суртын нэгснээс залуу байж болно. Сайн байцгаана уу? Нарийн эмчнээ мөн хүчлээ хийснээс хойш сар гарсан байна. Энэ хугацаанд маш их ажилтаа завгүй байсан учраас бичлэг хийж чадахгүй гэж бодлоо. Мөн хийхний асуудал байлаа. За тэгээд өнөөдрийн ярих сэдэв маань бол нууц наснуудын нууц усны солилцооны тухай ярина. Нууц ус гэж юу гэдэг? Нууц усны солилцоо гэж яаж явагддаг гэдгийг хэлбэлээ. Нууц усны солилцоо гэдэг нь бол нууц ус гэдэг бол чихэр жимс гурил удаа усны зарим нэг ногоон бүгд нууц ус агуулж байдаг. Нууц ус нь бидний глюкоз, сахар, элсэн чихэр гэдэг эдгээрийг агуулсан бүтээгдэхүүнүүд бол нууц ус гэж нэрлэж байгаа. Тэгээд нууц ус би агуулсан хүнсийг мэдсэний дараа бол юу болдог вэ гэхээр хоол идсэний дараа нь цусны глюкоз нэгсчдэг. Тэрэнгүүд бол нойр өвчтгөөс ганаас инсулин гэдэг гормон буюу даавар ялгана. Энэ даавар нь бол эдгээр нууц усыг бол өстөр оруулж өгдөг. Үндсээр бол нууц усны солилцоо өгдөг. Нууц ус нь яг чухам юу вэ гэхээр зэрэг гол нь бидний биеийн эрчим хүч энергиг үүсгэж идэг. Нэг усны түлш нь юм эсийн түлш гэсэн үг. Тэгээ энэ солилцоонд бол маш их тусмал өөрчлөлт авдаг. Үүнийг ямар өөрчлөлт авдаг гэхээр инсулины төсөвчлөлт гэж нэрлэдэг. Ийм өөрчлөлт нь яадаг гэхээр юу болдог гэхээр зэрэг глюкоз нууц ус гурван бүтээгдэхүүн нууц ус агуулсан хүнс идсэний дараа хүний биеийн цуснд бол глюкоз ихсэн. Тэгээд хүний биенээс инсулин даавар нь ялгарсан ч гэсэн одоо нэг хүний эслүүд нь бол хүлээж авах болчтой. Инсулин мэдрэхгүй инсулин дүүтэй нээж глюкозыг эс дотор оруулах болчтой. Энэ бас хүний эсрэг байшин гэж бодсон бол дотор нь түлш байхгүй ганцхан маш их түлш байгаа гэдэг. Тэнийг оруулах гэж хаалган ийм өөрчлөлт байна. За ийм өөрчлөлт гарснаас гарахаар хүний биед ямар өөрчлөлт бий болдог вэ гэвэл ямар симптомд үүдэх шиг ядарч сүлдэн хоол идсэн ч гэсэн ядарч сүлдээ тамиг юм уу болчихдог. Тэгээ бас хоол идвэл бол таргалчих гэдэг ялангуяа хэвлийн хэсгээрээ таргална. Тэгээд бас их идэх сонирхолтой чихэрлэг амтлаг зүйлс бол их иддэг болчихдог байна. За тэгээд энэ өөрчлөлт нь юунаас болдог вэ гэхээр зэрэг бид нар бол маш олон жил бол буруу хэрэг ер нь олон жил хоолндоо идээд исэн одоо хийх үргэлж гүйцэтгсээр байтлаар нэг өснө ядарч цуцж байна. Нөгөө талаар бас удаан хугацааны нүүрс усны буруу хэрэглээ ялангуяа чихэрл бүтээгдэхүүн хийдэг нөлөөлнө. Тэгээд бас таргалт нөлөөлж байгаа. Таргалт өөх ихтэй учраас энэ өөхний жижиг туслууд нь бол эсийн гаднаар нэлээ их болчиход зэрэг нөгөө хаалгын онгол очихгүй дунд нь ингээ саад хийгээд хориг үүсгэждэг байна. Тэгээд бас настангууд бол ер нь хүмүүст бол тодорхой хэмжээгээр өрөвслийн явцвал явж идэг. Энээс болоод бол бас өрөвслийн бол маш төрөл бүрийн бодисууд ялгараад энэ бас инсулины одоо мэдрэх чадвар хүлээж авах чадварт бол бас нөлөөлдөг. Иймэрхүү хүчин зүйлээс болоод ийм инсулины тесрэлт гэдэг өөрчлөлт үүсдэг байна. За тэгээд энд бол бас шинжилгээнд дээр гарах өөрчлөлтүүд гэж байна. Шинжилгээнд дээр нь болохоор яг чихрийн шижин гэж хэлэх өөрчлөлт гарахгүй. Өглөө үеийн глюкоз нь бол цуснд өглөө үеийн глюкоз нь 5.6-аас 7-гийн хооронд байна. 3 сарын дунд ч гээд бидний яриас урчсан глюкозын гемоглобин гэдэг үзүүлэлт байдаг. Тэгээ энэ үзүүлэлт нь бол 5.7%-аас дээш болох байдаг. За иймэрхүү өөрчлөлт гарнаа.
Гэхдээ энэ нь бол өвчин биш. Гэхдээ өмнөнийг бас тоохгүй байж болохгүй, тоохгүй байх юм бол дамжаад явандаа чихрийн шижээ өвчин өсч хүндэрч болно. За үүнээс хамгаалах ямар аргууд байдаг вэ гэхээр зэрэг энэ хөгшрөлтийн шинжилгээ ухааныг судалсан хүмүүс судалж үзээд ямар арга байдаг гэдгийг хэд хэдэн арга байна. За энд бол хамгийн гол арга нь болох хоолоо идснийхаа дараа бол тодорхой хэмжээний хөдөлгөөн хийх хэрэгтэй. Ялангуяа явгаа алах, хөөх, булчингаа бас жоохон ажиллуулах хэрэгтэй. Ер нь бол ингэснээр булчин болоо инсулин гүгээр хүний бие бол эсүүд нь сахарыг өөрөө шууд сороод авчдаг. Ийм механизмыг ашиглаж байгаа. Уурга биедээ шингээхийн тулд бол хүн хоолныхоо өмнө дасгал хийх ёстой гэж байсан. Гэтэл нүүрс цусаа шингээхийн тулд бол хоолны дараа хөдөлгөөн хийх, явган алхах, хөөх гэх мэт дасгал хөдөлгөөнүүдийг хийх шаардлагатай. Тэгэхээр зэрэг энэ бол хоёр өөр утга учиртай болохоор аль алийг хийх шаардлагатай. За тэгээд түүний дараагийн нэг арга нь болохоор ямар арга вэ гэхээр зэрэг хоолтой зохицуулах хэрэгтэй. Аль болох нүүрс цустэй бүтээгдэхүүн ялангуяа чихэрлэг бүтээгдэхүүн чихэр идэхээс татгалзах хэрэгтэй. Тэгээд хоолоо яаж идэх вэ гэхээр зэрэг бас хоол идэхдээ маш нарийн дараал байна. Нууц дараал. Үүнийг яаж хоол идэх вэ гэхээр эхлээд бол хүн хоолоо идэхдээ бол юунаас нь эхэлж идэх гэдэг бол бас маш чухал байна л да. Энд нь болохоор эхлээд ногоо эслэг бүхээ ногоогоо идэн, эслэг бүтээгдэхүүн эхэлж идэн. Дараа нь уурга буюу махаа идэн, хамгийн сүүлд нь нүүрс ус агуулсан гурил будаага идэх хэрэгтэй. За энэний учир нь яадаг вэ гэхээр энэ эслэг бүхээ ногоо хүнсийн ногоогоо идсэний дараа бол хүний биед бол торлог үүсчихэж байгаа, эслэгийн торлог. Энэ нь болохоор ингээд бид дараа нүүрс устай бүтээгдэхүүн гурилын бүтээгдэхүүн ч юм идсэн байхад, гурил будаа идсэн байхад тэрний глюкозыг өөртөө бариад сахарт бол хүний цуснд бол сахарыг огцом ихээр оруулахгүй. Ийм ач холбогдолтой байгаа. За тэгээд уурга идэхээр бол хүн бас илүү хурдан цадна. Тийм учраас нүүрс ус бүхий гурил болон будааг бол арай бага идэх жишээ байдаг. За ийм нэг чухал арга хэмжээ байна. За тэгээд мөн одоо чардуулдаг хүнснүүд байдаг. Одоо төмс, будаа, гурил гэж байна л да. За тэгээд эднэрийг яаж идэх вэ гэхээр зэрэг ялангуяа будаа, төмс гэх мэт чардуул агуулсан хүнсийг бол хөргөж идэх. Сүүлийн үед бол хүмүүс бас энийг хонуулж идэх мэднэ гэдэг аюул мэддэг болсон, ярьдаг болсон юм л да. Заавал хонуулах шаардлагагүй. Энийг хөргөсний дараа бол цардуул нь бүр илүү тийм хатуу цардууллаг батбик цардуул болж хувирдаг. Тэгэхээр зэрэг энэ цардуул нь бол хүний биед шингэхгүйгээр шууд бүдүүн гидсээр ялгараад шууд гарчдаг байна. Тэгэхээр зэрэг энэ аргыг бас хэрэгжилж болно. За дээрээс нь бол шинжилгээ ухааны гэх юм уу одоо энэ төр зүрийн бас нэмэлт бүтээгдэхүүн хэрэгжилж болно. Ялангуяа цайр, магний агуулсан бүтээгдэхүүн хэрэглэх юм бол инсулины мэдрэх чанар, инсулиныг хүлээж авах үе хаалгаа нэг чадварыг бол идэвхжүүлж байгаа. Иймэрхүү бас арга байна. За эдгээр аргуудыг бол хэрэглэнэ. Эдгээр аргуудыг хэрэглэх юм бол хүний нүүрс усны бочин солилцоо, инсулины төсвөрлөлтийг бол хүн зохицуулж болж байгаа. Хэрвээ энийг тоохгүй ингээд яваад ах юм бол явандаа энэ бол чихрийн шижээ өвчин болно. Чихрийн шижээ өвчин бол үнээс маш илүү хор уршигтай. Тэгээд дээрээс нь зүрх судасны өвчин, артерийн даралт гэх мэт өвчөнд бол бас энэ бол нөлөөтэй байгаа. За ийм байна. За тэгээд дараагийн сэдвэр бол нүүрс усны тухай бол тодорхой нүүрс ус агуулсан хүнсний бүтээгдэхүүн нүүдийн тухай бас тодорхой ярьж өгье гэж бодож байгаа. Тэгээ би бас маш их ажил ихтэй завгүй байгаа учраас бас дараагийн видеогоо бол хэмэл оюун ухаан ашиглаж хий гэж бас бодцоод байна. Тэгээ та нарт энэ таалагдах нь яах нь та нар бас
сэтгэл үлдээгээрээ. Тэгээд миний видеонууд өшөө цаашдаа үргэлжлэн энэний дараагийн сэдв бол нүүрс ус агуулсан бүтээгдэхүүний тухай тодорхой ярьсан. Тэрний дараагийн сэдв бол бидний хамгийн их зовоодог зүйл болох уг тосны солилцооны тухай ярих болно. Тэгээд та бүхэн хонхоо дараад дараагийн сэдвийг хүлээгээрээ намайг дэмжээрэй гэж хэлье. Би энэ цувралаа хийхин тулд бас маш их юм судалж гин, уншиж гин, өөрийгөө сэнгэлж байгаа. Тэгээд та нартай бас зөв мэдээлэл хүргэхийн тулд айгүй хичээж байгаа болохоор та нар минь хэдхэн секунд зарцуулаад лайк дараад энэ доор хонхын дараад өгөх юм бол надад маш их урам зориг өгөх болно. Надад их дэмжлэг болно шүү гэж бодож байна. Дараагийн видеогоор дахин уулзцгаая. Баяртай.